За одоо тэгтээ та нар арай хитрээд биш үү? Ер нь бол хүү сайн уу? За санийхаа мартаа шүү. Ерөнхийдөө мартаа шүү дээ. За өнөөдөр мишлэг хэлүүлээ заяа. Stand up гэдэг тоглоомны мапуудыг заяа бүр tier list-ийн заяа. За тэгээд ямар ч гэсэндээ миний tier list-ийг та нараас эсэргүүцэж болно, эсэргүүцэж байсан болно. Тэгээд сэтгэл хэсгээ comment зэрүүлээгээ лайк болон subscribe-а дараарай. Мишлэгт орцгоё. За ямар ч гэсэн tier list хийдэг сайт руу ороод ирлээ заяа. За эхний map-ыг харъя. За эхний map бол Breeze байна. За Breeze бол за дээр үж яриад чаа бэр нь бол би заяа. За тэгээ ерөнхийдөө таад бол мэдэх байх. Ер нь бол Breeze бол бас арай дээш гэж ярихгүй. Ер нь бол бас нэг сонир map ч шүн яг л дундыг баримтлсан map. Гэхдээ ер нь бол Breeze бол нэлээд өөр хоорондоо ер нь бол зайтай map болохоор бас холоос спрей хийдэг хүмүүс жоохон төвөгтэй map байж бас магадгүй байгаад байдаг санагддаг. За тэгээд ерөнхийдөө бол баг дундуур дөө ер нь тиймэрхүү. За дараагийн map дүүн байна. За энийг юу гэж хэлэх вэ гэхээр It was perfect. Perfect. Everything down to the last minute details. За энэ map дээр бол заа бүр хинэн амар ухаан гаргаж хамгийн тийм мадгийн ухааныг олсон баг нь бол энэ дээр хождог гэж боддог. Үнэхээр л багийн шанцыг шална гэдэг те. Яг нэг давс хужин таарцсан те. Яг дундаас нэг шөлтөө бол гараад ирсэн шиг заа. Яг ийм гоё map заа. Тэгээд энэ map гэж хэлэх үү. За дараагийн map сайнцтэй. За ахыг бол хүндэлнэ. Гэхдээ энэ одоо үнэмлэхгүй эс тэр өстэй. За ерөнхийдөө энэ map нь нэлээ удаж байгаа мэдээж дайм байл да амар гарan. За тэгтээ бас удацсан хүмүүс нь бас энэ map-ыг бол үнэхээр бүр нэг яг нэг тоглоом эргүүлж байгаа юм шиг гэл эргүүлээл тэгээд хожичдаг. Айгүй хэцүү map гэж бас боддог. Тэгтэл гоё. За дараагийн map за Province. Province бол энэ нь би тэр дээр байх магадaltaй map байгаа. За хэвээ мэдгүй. За энэ map-нд юм гэхдээ дуртай хүмүүс байдаг юм шиг. За би бол энэ map дээр үнэхээр хожсон түүх бол надад байдгүй. Үнэхээр л нэг тоглоход толгой хэрэгсэн map байдаг. Ер нь л тийм болохоор яг дунд оруулж байгаа юм л да би доошоо чиржиг болно гэдэг. За тийм хөл байна да. За just энэ Rusty-г ер нь энэ хавцаа тавьчих. Дараагийн map. Тэс Ханамиг бас энэ хавцаа тавьчих тийм ээ. За сүүлийн хавтаа дээр тийм ээ Сакураг одоо орлож ирсэн map байгаа. Ер нь нэлээ импакттай. Тэгээд бүгд Сакураг аваа явчихж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд яг ороод ирэнгүүт яг нэлээ бас тийм зохиогч гэх юм уу тэд нэлээ хичээсэн харагдсан. За гэхдээ энэ map ягаад ч юм нэг цаанаасаа нэг тийм анимын дуу ч юм эсвэл тийм өөр тоглоом тоглоод байгаа юм. Ямар ч байлдаг тоглоом тоглож байгаа мэдээж л бинээс авдаггүй map гэж бодогддог доо. За зоонс за одоо бараг зоон тоглолцсон мэт тэгээд энэ үл ир орно. За намаа бити за одоо орой. За тэгээд ерөнхийдөө бол энэ map надад ер нь жоохон таалагддаг. Гэхдээ яг бас хожижсэн түүх нэх их л байхгүй л гэтэл яг таалагддаг. За яг энэ map-д би яагаад дуртай вэ гэхээр зав зугтаачгүй гэхэд зав хамгийн гол нь их coverтай. Ер нь бол энэ баг зоон толж coverтай map гэж баг хэлж болно зав. За тэгээд хамгийн гол нь террорист тоглол амар гоё санагддаг. За тэгээд бас хийж байгаа үйлдэлүүд маань яг тийм үр дүнг өгдөг map болохоор за тэгээд бас зонлог A руу орсон шүү guys. За ямар ч тийм миний хийлээс нэг иймэрхүү байна. За тэгээд мэдээж та нартай мэдээж санал зөрүүлдэх юм зөндөө байгаа. За тэгээд тэрийг комент тавьчихарай. За тэгээд ямар ч гэсэндээ гарахаас өмнө арай лайк сабадараа гомшилтэй. Тэгвэл манайс арай бас урам зориг ороод бас арай олон бичлэг хийн штэ. За тийм чинь guys лайк болон subscribe дараа. За тэгээд энэ миний бичлэг тогтмол үзээд байж байгаа. За тэгээд дараагийн бичлэг үзлээ. Түр баяртай guys.